Бетон зурмагийн тухай. Өмнөх рилдээр бид хатуурч амжаагүй бетоныг бетон зурмаг гэсэн мэлээ. Бетон зурмагийн төлөв байдал, найрлага болон хэрхэн яаж цутгаснаас болоод хэр бат бөх бетон болох нь тодорхой болно. Энэ удаа бетон зурмагийн төлөв байдлын тухай мэдэж авцгаая. Найрлагын дахь цемцтэй харьцуулахад усны хэмжээ бага байх тусам бат бөх бетон болдогч хит өтгөн төлөв нь цутгах ажлыг хүндрэлтэй болгодог. Эсвэргээр цемцтэй харьцуулахад усны хэмжээ их байх тусам цутгах ажил амархан явагддагч бат бөх чанар нь алдагдаж байдаг. Бат бөх чанарыг нь хадгалангаа урсамтгай байлгахын тулд цемент болон усны харьцааг дунд нь уулзуулах хэрэгтэй болно гэсэн үг. Шаардлагатай тохиолдолд уян налархай болгодог бодисыг нэмж болдог. Бетон зурмагийн урсамтгай байдлыг конус суултын шалгалтаар хэмждэг. Конус суултын шалгалт гэдэг нь конус хэлбэрийн хэвэнд бетон зурмагийг дүүргээд конус хэвээ нэгэн жигд алгуурхан суулж авахд бетон зурмаг маань хэдэн сантиметр доошоо сууснаар хэмждэг. Суулт нь их байх тусам урсамтгай, бага байх тусам өтгөн зурмаг байна гэсэн үг. Мөн төлөв байдлын шалгалтаар давсны агуулмж, агаарын агуулмж, температур зэргийг хэмжээд зураг дарж баримтжуулдаг.